За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 3-4 дахь шөнийн анхан шатны арга зааж өгөх болно. Ингээ бичлэгтээ орцгоё. Шоогоо эвлүүлж эхлэхээс өмнө гарын цогц зүй гэдэг зүйлийг сурах хэрэгтэй. Гарын цогцыг сурснаар шоогоо эвлүүлэхэд хамаагүй амар хэлбэр болж байна. За баруун 100 гартал 2 талтай, баруун гартал талтай ивэл 7-3 ажиллагаатай. Энэ нь бол баруун дасгал. 7-3 ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Гэт олон дахиад гартаа оруулбал бүр сайн байгаа шүү. За одоо 100 гартал яг эсрэгээр л гэсэн. Ингээд яг гарын цогц одоо олон дахиад За нэгдүгээр алхам. Эхний алхам бол үзүүлж байгаа шиг нэмэх тэмдэг үүсэх хэрэгтэй энэ бол. Гэтэ нэмэх тэмдэг үүсгэхийн хажуугаар яг энэ төвөддөг энэ нэрмүүд ингээ өнгөн таарсан байх хэрэгтэй. Ингээ өнгөн таарсан байх хэрэгтэй. За энийг үүсгэнэ. За цагаан дээрээс үүсгэцгээе. Цагаан дээр энэ бол орсон байна. Энийг одоо яг өнгөтөнд харуулах хэрэгтэй. Энэ бол улаан оноогоо ингээ таарах байгаа шүү дээ. Энэ дүнгууд улаан байгаад энийг болохоор ингээд яас эргүүлээд харуулж байна. За дараа нь энэ цэнхэр энд бол цэнхэртэй орох хэрэгтэй. Тэнгүүд энэ цэнхэртэй цагаан байна л да. Тэгээ яг энэ дээр таарсан энийг шууд ингээ өөрөөр оруулж байна. За тэгээд энэ улбар шар болон цагаан энэ даа яг ийм үед энийгээ холдуулж агаад яг энэ шавчирч агаад голоо буулгаж агаад энийгээ буцаж авчирч агаад голоо дээж нөргөж дүүл ингээ орчин. За ногоон цагаантай хэсэг энийг болохоор эндээс нь гаргах хэрэгтэй. Тэгэхээр ингээ гаргаж. Тэгээд яг ногоонтой хэсэг рүү яг энд явж агаад холдуулж агаад тэгээд буулгалаа, ногоон оруулаа, өргөлөө. Ингээд ер нь бол кросс маань бэлэн болж байгаа юм аа. За бид 2 дугаар алхам. 2 дугаар алхам бол энэ харагдаж байгаа шиг булангууд оруулах хэрэгтэй. Гэтээс энэ өнгөн таарсан. Өнгөн таарсан байх. За хэрхэн булангууд оруулах вэ? Одоо энэ нэмэх тэмдгээ доош харуулаа барьчихна. Доош харуулж барьчаад одоо жишээ нь яг энд оруулна гэж бодъё л доо. Дөнгөд ногоон, улбар шар, цагаан гэсэн эсүүд хэрэгтэй. Юм бол хэрэгтэй. Дөнгөд ногоон, улбар шар, цагаантай болохоор энэ байгаа байхгүй. Ногоон, улбар шар, цагаан. За тэгээ яаж оруулах вэ гэхээр яг оруулах булангийнхаа энэ дээр авчирч агаад гарын цогцлаач. Баруун гарталтаа яг энд л оруулах гэж байгаа энд л гарын цогцлаач. Гарын цогцлаа хэлээ. За ингээд орчиж байгаа. За одоо жишээ нь энд улаан цэнхэр цагаантай хэсгийг оруулалтаа дөнгөд энэ байгаа байхгүй. Энийг энэ дээр авчирч агаад гарын цогцлоо гаргаж. Ингээ орохгүй байгаад дөнгөд яг ортол нь гарын цогцлоо гэсэн. Орог байна. За ингээ орчиж байгаа. За улаан ногоон цагаан. Улаан ногоон цагаан. Энийг одоо оруулах хэрэгтэй. Энд л дээрж агаад гарын цогцлооч. За одоо энэ улбар шар цэнхэр цагаан. Улбар шар цэнхэр цагаантай болохоор энд байгаа байхгүй юу? Энд ингээд яг булна хэрэгцсэн байгаа. Энийг ч гэсэн адилхан гарын цогцлож агаад өнгөд гарч байгаа. Одоо эндээс шууд ингээд олж. Ганаас таяал орч. За ингээд эхний энэ хэсэг болчихж байгаамаа. За бидний дараагийн алхам бол энэ дарагдж байгаа шиг энэ нэрмүүдийг оруулах хэрэгтэй ингээд харуулж. За хэрхэн нэрмүүдийг оруулах вэ гэхээр одоо энэ чинь улаан цэнхэр цэнхэртэй эрмэг орох гэж байгаас дөнгөлөө улаан цэнхэртэй эрмэг нь болохоор энд байгаа байхгүй юу. Дөнгөд яг наашаа гарсан өнгийн тааруулах хэрэгтэй. Энд одоо цэнхэр байгаад дөнгөд яг энэ цэнхэртэй ингээд харуулчихна. Дөнгөлөө дээдлэх нь өнгийг нь улаан байгаад дөнгөд улааны хаяг эсрэг тал руу буюу энэ улбар шар руу явуулна гэсэн. Яг улаан руу явуулчихгүй. Улааны эсрэг тал руу.
Тэнгүүд л яг оруулах байгаа талдаа гарын цахлыг өгнө. За тэнгүүд л яг сая баруун талтай байсан учраас баруун тал руугаа эргээд одоо яг түрүүн баруун талтай байсан учраас зүүн гарт талдаа гарын цахлыг өгнө. За ингэж орж байгаа. За энэ улаан ногоонтой хэсэг энд байна. Яг улааны өөдөөс харуулж агаад дээдлд ногоон байгаа учраас ногооныхаа эсрэг зүгрээ явуулаад ийш оруулчих учраас яг энэ талтайгээд баруун талтайс учраас баруун тал руу игээд тэгээд баруун талтайс учраас зүүн талтайгээд за ингэ орж байгаа. За одоо ногоон улбар шартай хэсэг. Ногоон улбар шартай хэсэг болохоор энд байна. Яг улбар шар ингээд харууллаа. Ногооныхаа эсрэг зүг рүү явууллаа. Одоо яг ийш оруулах учраас яг энэ зүүн гарталтаа гарын цахлаж өгнө. За сая зүүн гарталтаас учраас зүүн тал руу эргүүлээ. Баруун гартаа хэлээ. Анги орж байгаа. За одоо яг энэ шиг яг байран дээрээ иргэсэн тохиолдолд яг саяных шиг яг гарын цахлаа хэлээ. Баруун тал руу эргүүлээ. Зүүн гартаа гарын цахлаа хэлээ. Тэнгүүд ингээ гарч ирнэ. За энийг бас цэнхэр эсрэг тал руу явуулаа. Гарын цахлаа хэлээ. Эргэлээ. Зүүн гартаа гарын цахлаа хэлээ. Ингээд бидний эхний хоёр давхраг маань ингээд бүрдчихэж байгаамаа. Бидний дараагийн зорилго бол энэ шиг одоо нэмэх тэмдэг үүсгэх хэрэгтэй юм л да. Болон анхаарах хэрэггүй. За нэмэх тэмдэг одоо энэ дээр өрн бол цээжлэх хэрэгтэй. 3 тохиолдол байгаа. За эхнийх нь энэ г үсэг байна. Болон руу өртөөс анхаарах хэрэггүй. Г үсэг яаж хийх вэ гэхээр одоо яг эндээс ярьж хагаад нүүрэн талаа яг давхраар нэргүүл. Давхраар нь шүү. Давхраар нь. Тэгээд баруун гарталтаа гарын тасгалаа хэлээ. Тэгээд давхраар нь буцаалаа. Ингээд нэмэх тэмдэг үүсэж байгаа. За дараагийн тохиолдолд хасах тэмдэг. Хасах тохиолдолд түрүүнх дөрнөл адилхан. Энэ удаа гэхдээ яг нүүрэн талаа яг дангаар нэргүүл. Дангаар нэргүүлээ. Баруун гарталтаа гарын тасгалаа хэлээ. Буцаалаа. Ингээд нэмэх тэмдэг үүсэж байгаа. За дараагийн тохиолдол бол цэг. Энэ цэгээс яаж хийх вэ гэхээр хасах тэмдэг шигэ нүүрэн талаа дангаар нэргүүлээ. Гарын тасгалаа хэлээ. Буцаалаа. Ингүүд нөгөө г үсэг мөн үүсэж байгаа. Г үсэг дээрээ давхраар нэргүүлээ. Гарын тасгалаа хэлээ. Буцаалаа. За ингээд нэмэх тэмдэг маань үүсэж байгаамаа. За бидний дараагийн зорилго бол яг нэмэх тэмдгэн дээрээ яг энэ иргэмүүдийг тааруулах хэрэгтэй. Энэ дээр орж байгаа. Тэнгүүд яг энийг ингээд тааруулах гойцонгууд энэ ингээд таарахгүй байна. За энийг яаж хийх вэ гэхээр одоо ингээд эргүүлж тааруулангууд яг нэг хоёр таарц хэсэг олно. Нэг таарц хэсэг. За энэгээ нэг нь зүүн гарталтаа ороод нөгөөтг нь ардталтаа ороод одоо эндээс үйлдэл сайжлах хэрэгтэй. Баруун оруулаа 2 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. Өөрөглөө 1 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. Ингээд иргэн маань таарж байгаа. Зарим тохиолдолд энэ хоёр талдаа биш энэ эсрэг талдаа таарсан байдаг. Энэ тохиолдолд яг түрүүний үйлдэлээ ханаас чамаагүй чинь баруун оруулаа 2 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. Өөрөглөө 2 1 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. За ингэнгүүт одоо эргүүлж тариулах юм бол энэ хоёр маань таарсан байна. За нэг нь ардталтаар шанагд зүүн гарталтаа орж хагаад өөрөглөө 2 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. Өөрөглөө 1 эргүүлээ. Буулгалаа 1 эргүүлээ. Ингээд бүх иргэн маань таарж байгаамаа. За бидний дараагийн зорилго бол энэ булан яг эргэнгүүд энэ яг ирэхээр яг эргүүлэнгүүд ингээ болчихооргаад эсвэл ийм эвлэрсэн яг ийм хэсэгт болох хэрэгтэй бүх тал нь. За тийм болохын тулд одоо нэг ямар нэг эвлэрсэн ч юм уу эсвэл яг эргүүлэнгүүд ингээ болчихоор энэ хэсгийг олох хэрэгтэй. Гэхдээ заримдаа олддгоо тэр үед яг яханаас нь хамаагүй нөлөөлдөг гэдэг. За хэрвээ олдвол яг энэгээ яг зүүн талд орж агаад нөлөөлдөг хэрэгтэй. Баруунаа өргөлөө, баруун тийш явууллаа, зүүн өргөлөө,
зүүн тишээ боллоо. Баруунаа буулгалаа. Баруун тишээ боллоо. Зүүнээ буулгалаа. Зүүн тишээ боллоо. За ингэнгүүт бүх болон маань эвлэрсэн юм эсвэл яг боломжтой эргүүлэн болж байгаа. Зарим үед ингээд яг энэ л хийсэн ч гэсэн болдгоо тэр үед дахиад нэг удаа хийгээд асуудаг болох байгаа. За бидний сүүлчийн зорилго бол одоо яг энэ эвлэрсэн болонгуудаа эвлүүлэх энэ хоёр шиг. За тийм үед буцаж доош харуулж агаад яг эвлэрээгүй болонгаа яг энэ баруун доод хэсэгтээ гарч агаад гарын цэцлж чинь. За ингээ эвлэрсэнгүй яг эвлэртэн гарын цэцлж чинь. За энд бол ингээ олчихоо. Төнгөрлөө одоо энэ дээр хийнэ. Гэтэ энэ дээр хийхдээ байрлалаа ингээ сольж болохгүй. Яг энэ түрүүн яг энд хийсэн штэ. Тэнгүүд яг энийгээ ч гэсэн яг энэ болонд авчрах хэрэгтэй байхгүй. Тэгээд энийгээ эргүүллээ энэ болонд авчирлаа. За одоо тэгээ гарын цэцлж чинь. Эвлэрсэнгүй. За ингээд шоу маань эвлэрч байгаамаа. За энэ өрөөд бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа.